За бидний мэддэг social media ерөнхийдөө ингээд 2025 оноор энэ бичлэгээр баг ингээд дуусж байна. Юу гэхээр social media, энэ social медиагаар борлуулалт онлайн бизнесүүд ерөөсөө хуучин шиг ингээд явахаа болчлоо. Айгүй өөр хэм маягаар явдаг болчлоо. Тэгээ хуучин шиг одоо 2 жилийн өмнө ч юм уу те viral content хийх, influencer амар олон дагагчтай байх хэрэгтэй гэдэг энэ ойлголтууд ерөнхийдөө байхгүй болоод ингэж устж үгүй болоод явж байна. Тэгээ оронд нь маш шинэ юм концепт гарч ирж байна. Тэр нь гэх юм бол ингээд юм дагагч хүмүүст амар давуу тал ерөөхдөө гарч ирж байгаа. Нэг тийм social media-гийн бизнесийн шинэ юм орон зай гарч ирээд байна. Тэгээ хэрвээ та ямар нэгэн байдлаар бизнестэй ур чадвартай та энэ онлайн ертөнцид ажиллаж байгаа бол тийм ингээд нэг юм ивэ олохгүй байгавал энэ бичлэг танд аюу хэрэгтэй байх. Тэгээ өнөөдрийн бичлэг бол нэг айхтар нэг юм анхаарал татгсан тийм нэг юм гэсэн сүртэй эдит бол байхгүй. Яг би цэвэр үнцэн яг pure value хуваалцсан тийм бичлэг байх болно. Тэгээд энэ яг ямар өөрчлөлт болоод ийн гэхлээр эхэлцгээе. За миний сүүлийн 3 жил нэг юм social media агентлаг ажиллаж явж байхад юу ажиглагдсан бэ гэхлээр ингээд ямар нэгэн social media дээр өөрөө бизнес хийхэд, борлуулалт хийхэд те хувь хүнч бай ингээд дижитал бүтээгдэхүүн зарсан ч яг бодит бизнесч бай ингээд нэг юм яг тухайн үед ажиллаж байгаа нэг юм арга гэж байдаг байхгүй. Одоо нэг юм тренд гэх юм. Тэ social media нэг юм nothing beats Tucci holiday гэдэг шиг юм тийм юм Instagram тренд биш үү? Нэг юм бүжгэлж тренд биш үү? Зөв яг нэг юм тухайн үед ажиллаж байгаа тэр юмыг дагаад хийнгүүт компаниудын хувь хүмүүсийн борлуулалт айгүй өсдөг нэг тийм юм үзэгдэл айгүйх байдаг байхгүй. Тэгээ амар сонирхолтой байна. Би сүүлийн үед яг ингээд Европ юм бизнес хийдэг үнэхээр хурдтай, үнэхээр мундаг ажилдаг ингээд залуучуудтай хамт ингээд ойрхон одоо ингээд найзлаад яваад ангууд тэр хүмүүсийн хурдыг би гайхаж эхэлж байгаа байхгүй. Юу юм гэхэлэр цоо шинэ юм мэдээлэл шинэ юм тренд гарч ирээл тим юм олж мэдсэн л бол бид хоёр хамт мэдж яхад тэр хүн тэрийг нь авангууд аль үжээ тэр оройн нь баг туршаад үйл явдал болгоод бизнесийг явуулсан байгаа байхгүй. Тэнгүүт би тэрүүгээр ингээд сонсчод баг 3 хоногийн дараа ингээд бичлэг хийж байгаа байхгүй. Тэгэхээр тийм байд юм билээ. Тэгээ тэр хүмүүс гол нь тухайн зах зээл дээр ингээд газ хөдөлсөн хүмүүс нь ингээд юутай байд юм байлээ гэж байжгалсан. Тэгэхээр өнөөдөр танд яг энэ social media дээр ажиллах одоо та ямар нэгэн байдлаар те ингээд нэг юм ихлүүлэх гингүүт ингээд жоо оройтцсон юм шиг эсвэл ингээд AI гарч хамаг ажил нь авчих гээд байгаа юм шиг эсвэл ингээд таны салбарт танаас мундаг хүмүүс байгаад байдаг. Та ингээд араас нэг ихлээр нэг юм болохгүй юм шиг те нэг юм тим хэм маягтай байгаа бол амар гоё тренд танилцуулъя гэж бодсон юм аа. Тэгээ юу гэхэлэр 1901 юм 50 онд зөв 60 онд өөрөө яадаг байсан гэхэлэр ингээд зүгээр юм маркетинг одоо шинэ би ингээд юм турахт магадгүй цай борлуулдаг компани захирал байлаа гэж бодоход цай аваад тураарай гингүүт хүмүүс вөө ингээл турчих юм уу гэдээ авдаг байсан гэж байгаа байхгүй. Вөө ингээл турчих юм байна гэх те. Тэгээ тэр хэм маяг нь явсараад 10 жилийн дараа 20 жилийн дараа хүмүүс тэр нь итгэхээ болоод те заавал нэг юм одоо бодит баталгаа proof гэдэг юм хүсч эхэлдэг те. Гэмтчлэн ямар нэгэн тухайн цаг мөчтөө яг борлуулалт хийхэд ажиллаж байгаа нэг юм тактик юм стратеги юмнууд айгүйх байгаад байдаг байхгүй. Тэгвэл надад сүүлийн үед айгүйх хүмүүс биччихэл байна л да. Янз бүрийн онлайн дэлгүүр ажиллаулдаг, ингээд дижитал бүтээгдэхүүн гаргах гэж байгаа. Энэ тэр ингээд энийг яах вэ? Нэг юм хэм маягаа олохгүй байна. Борлуулж ерөөсөө гарахгүй байна гингүүд. Үндсэндээ ерөөсөө борлуулалт social media дээр та ямар нэгэн байдлаар та борлуулалт хийж байгаа бол үндсэн энэ хоёр ямиг л ерөөсөө ойлгох хэрэгтэй байдаг. Эхнийх нь юу гэхээр итгэлцэл гэдэг зүйл буюу trust гэдэг зүйл байдیں۔ Хоёр дахь нь юу гэхээр targeting буюу онилох гэдэг зүйл байдیں۔ Энэ хоёр зүйлийг та ер нь ингээд нэг юм ойлгоогүйгээрээ яг нэг ухамсартайгаар нэг юм тооцоолж бизнесээ байршуулахгүйгээр ерөөсөө хэцүү байхгүй. Ер нь ямар ч боломжгүй байдаг байхгүй. За тэгэд яагаад би бичлэгийн ихэнд social media устж үгүй болцсон бэ гэд би хэлээд инэхлээрээ яг бидний хуучин явдаг байсан юм viral content тэ хэдэн сая үзэлт авах ингээл тэ од болох гэдэг концепц маань өөр ингээд байхгүй болоод байна. Ерөөсөө тэгж viral content хийх гэсэн олон анхаарал тэгэхээр бүр од болохгүй л байна. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар инфлюенсер болох гэж байгаа бол өөр асуудал зөв. Гэхдээ та бүр тэгж од болохгүй л бол ерөөсөө тэг viral content хийх шаардлага болчиход байгаа. За хуучин яадаг байсан бэхлээр амар сонирхолтой үе байсан. Тэр нь юу гэхээр заавал би борлуулалт хийхин тулд амар бүр хэдэн мянган сая хүнд хүрэх шаардлагатай байдаг гэсэн юм байна. Тэгээ 2023 онд ч юм яг ямар юм аяг явдаг байсан бэхлээр ингээд миний ажиллаж байгаа бүх компаниуд дээр тулгардаг гэсэн. Viral content явахгүй бол борлуулалт гардаггүй байсан. Ерөөсө заавал бичлэгээ амар олон сая хүнд үзүүлж ийж тэнчэнээс хүмүүс худалдаж авчаасаа гэж найддаг байсан байхгүй. Тэгэд одоо тэнгуут ерөөсөө social media тухайчаад энэ social media гэдэг энэ viral content-ийн хүчтэй буудаж исэн гэсэн. Одоо энэ маань ингээ байхгүй болоод энэ маань ингээд энгийн зүгээр дагагчтай одоо юм ур чадвартай хүмүүст илүү боломж олгогдоод байна. За энэ ямар хэм маяг руу шилжээд байна гэхээр interest media гэдэг шинэ концепт ойлголт юм social media-гийн юм гарч ирээд байна гэсэн үг. За interest media гэдэг нь юу юм бэ гэх юм бол амар энгийнээр хэлэхэд хуучин яадаг гэсэн бэхлээр хүмүүс зүгээр л контент хийгээд азар хүмүүс авчаасаа гэж боддог гэсэн бохоо. За тэнгуут энэ interest media гэдэг нь юу гэхээр сонирхлын бүлгэрээ тохирсон контент гэх юм уу. Тийм хэм маяг амар болчиход байгаа байхгүй.
Тэгээ яг саяхан зөв саяхан 1000 хэдэн зуун дагагчтай байлаа. 1000 хэдэн зуухан дагагчтай нэг юм эмэгтэй байсан. Тэгээ тэр ямар эмэгтэй вэ гэхээр ерөөсөө хэрхэн сайн эцэг их байх вэ? Хэрхэн сайн parent байх вэ гэдэг өөр юм үйлчилгээтэй юм сургалттай хүн байгаа байхгүй. Тэр хүн ингээд 1300 Instagram дээр дагагчтай хэдэн $30,000 ингээс хардаа олдог гэдэг тийм би яг юм өөрийнхөө нүдээр харсан байхгүй. Тэгээ би ингээд гайхаад тэрийг улам ингээд судал явж байгаа яг interest media гэдэг концепт дээр бууж ирсэн. Юу ихлээр өөрөө та магадгүй ямар одоо жишээ нь та магадгүй төгөлдөр хуурын багш байлаа гэж бодъё л доо. Төгөлдөр хуурын багш байлаа гэж бодоод төгөлдөр хуур сонирхож байгаа хүмүүс рүү контент хийгүүд төгөлдөр хуур сонирхож байгаа хүмүүс чинь тийм амар хідэн сая хүмүүс байхгүй байхгүй. А тэгмэд хүмүүс яадаг вэ гэхээр би ингээд их үзэлт авахгүй гол миний борлуулалт гарахгүй гэж бодоод байдаг нэг амар буруу ойлголт байгаад байд. За тэгмэд алгоритм сайн болоод байдаг нь ямар юу гэсэн үг вэ гэхээр ингээд зүгээр энэ AI-ийн тусламжтай зөө. Тухайн хүний одоо ямар контент хийж ийн тэр цаад зурган дээр нь юу гарч ийн одоо магадгүй би гольф тоглодог байлаа бодоход гольфийн талбай байна уу гольфийн бөмбөг байна уу гольфийн цохиур байна уу гэдгийг нь олоод тэрийг сонирхдаг хүмүүс рүү тэр контентыг пушилдэг болсон гэсэн үг байна. Одоо ерөөсөө Instagram, YouTube энэ платформ дээр хамгийн гол юм нь юу вэ гэхээр ерөөсөө л үзэгч нараа энэ платформ дээр удаан барих зорилготой байхгүй. Ерөөсөө л тэрний төлөө алдаж байгаа компаниуд чинь. Тийм болохоор аль олон хүнийг барихын тулд нэг сонирхлын бүлгүүдээр нь хувааж эхэлж гэнэ гэсэн үг байна. Тэгэхээр яаж юм гэхээр одоо чинь та магадгүй гольф сонирхдаг байлаа гэж бодоход та ингээд ямар нэгэн байдлаар таны алгоритмтай гольфийн холбогдолтой контентыг та хэр удаа үзэж гин тэрийг хадгалж гин үү комент бичиж гин үү лайк дарж гин үгийн цаад AI чинь те платформууд дээр алгоритм шинжээд тэгээ тань тим контент өгж гин гэж байгаа юм. Тэгээ энэ маань одоо чинь энэ маань яагаад энгийн хүмүүс борлуулалт хийхэд амар амархан болгоод байгаа вэ гэхлээр за би одоо тайлбарлая зөв. Яагаад биш те бүр үрхээр бүр бом басах гэж шүү зөв. Үрхээр амар басах гэж шүү. Яагаад компаниуд одоо чинь ийм ер нь сурталчилгаа явуулдаг гэж бодож байна. Ad буюу meta ads Facebook дээр ad явуулдаг гэж бодож байна. Яагаад тэгэхээр organic content хийхлээр тэр зорилтод хэрэглэсэн он гэдэг амар хэцүү байдаг байхгүй. Тийм болохоор тэр meta ads дээр чинь насыг нь хүүсийг нь байршлыг нь тодорхой зааж өгж яг тодорхой сегментийн хүмүүс рүү л тэр борлуулалт хийгдэн гэж явдаг гэсэн байхгүй. Одоо тэгсэн чинь тэг шаардлахгүй болчиход байна. Organic content ч өөрөө баг ийм сурталчилгааны бүр шинэ хэм маяг болчиход байгаа байхгүй. Одоо чинь яг л би энэ самбартаар тавих шиг эсвэл одоо зурагтан дээр реклама тавих шиг радиогоор реклама явуулахтай адилхан тэрнээс чинь бүр амар бүр ингэ тэр одоо тэгж хийсэн ч гэсэн чинь яг л харчаасаа гэж найдахаас арга байхгүй шүү дээ. Харин одоо энэ алгоритмын давуу тал дээр одоо би гольф тоглодог хүн байлаа гэж бодоход би гольфийн талаар контент хийхэд яг л гольф сонирхдаг хүмүүс рүү хүрээд байгаа байхгүй. А тэгээд тэр гольф сонирхож байгаа хүмүүс нь тийм хідэн сая хүн олон байхгүй шүү дээ. Тодорхой цөөхөн хүмүүс байна. Гэхдээ тухайн хүмүүстэй би үн цэнтэй мэдээлэл түгээхэд илүү амархан болоод байгаа байхгүй. Тэгснээрээ миний бизнес би тэр дотор эксперт нь болоод тэрүүгээрээ дамжуул би бизнесээ явахд амар амархан болоод байгаа юм. Одоо чи бодож үзэл та. Отко гэдэг залуу магадгүй нэг 13 настай ийм K-pop сонирхдог. Тэгээ одоо чи BTS эсвэл Blackpink сонсдог охинд би яг өөрийнхөө бичлэгийг үзүүлэх надад шаардлага байхгүй байхгүй. Тийм байгаа зү. Ямар шаардлага байхгүй байхгүй. Эсвэл магадгүй Солонгос хэлний сургалтын төв ажилладаг хүн одоо юу мэрийн нэг юм рок сонсдог депресстэй бүр ингээд те өдөр болгон баг хар тамхи мамиг татдаг тийм хүнд өөрийнхөө бичлэгийг заавал үзүүлэх гэдэг шаардлага байхгүй байхгүй. Тэгээ одоо хүмүүсийн гаргаад байгаа айгуу чухал алдаа юу гэхээр олон хүн үзээд байна. Гэтэ хүн одоо худалдаж авахгүй юм тийм асуудал гардаг байхгүй. Яагаад вэ гэхээр танаас худалдаж авах танаас угаасаа хизээж одоо юм худалдаж авахгүй хүмүүс таны бичлэгийг үзээд байхлаар чам. Тэгээд та нэг буйны байгууллага ажиллаж байгаа шиг эсвэл нэг юм зүгээр л нэг юм хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд таны энерги чинь зүгээр л нэг юм хий нэг хөгжөөхөн төлөө яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо нэг юм болсон юм. Манай нэг таньдаг найз жоохон таньдаг ах чих юм уу да нэг юу болсон бэ гэхээр Германд ийм нэг клиенттэй байсан гэж байгаа байхгүй. Тэгээ яасан гэсэн чи тухайн одоо компани амар хөдөлт авдаг гэсэн гэж YouTube дээр ингээл ерөнхийдөө дундаж үзэлтэнд 100-аас 200 мянган үзэлт авдаг гэсэн. Тэгээ борлуулалт ингээл муу байсан гинэ. Тэгээ тэдний тэр залуугийн компанид дээр орж ирээд бүх контентыг шинжилээд өөр болгоод тэгээ ерөөс үзэлтийн нэг 10-20 мянга болгоцсон гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд захирал нь уурлаад юу юм чи үзэл багасчлаа нэ тэр гэсэн чинь цаад үншээ гүн рүү н ороод датаг нарсан чинь хуучин одоо чинь 100 мянган хүн үзэхэд тэрний ерөөсө 3% нь яг Германд байдаг хүмүүс үздэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсө Германд дахь бизнес дээр герман хүмүүстэй бизнесээ харуулад болон борлуулалт хийх гэдэг л 3% нь германчууд байгаа байхгүй. Гэтэл тэр залуу орж ирээд 20 мянган хүн үздэг. Гэтэ 20 мянган хүнийх нь 95% нь Германд байдаг хүмүүс байгаа байхгүй. Тэр чинь чанартай үзэгч нар бол явчих байгаа байхгүй. Тэгээ энэ хүмүүсээс чинь үн цэн түгээхэд амар амархан байхгүй. Одоо чинь юу гэмээр би ерөнхий юм хийгээд авах юм бол 100 өөр төрлийн хүнд би 100 өөр төрлийн хүнд яг ганцхан бичлэгээр одоо би яг энэ бичлэгээр 100 өөр төрлийн хүнд 100 ууланд нь үн цэнтэй бичлэг түгэх аягүй хэцүү байхгүй да. Тэрний оронд би яг нэг сонирхлын 100 хүнд нэг бичлэгээр тулцсан үнцээр одоо яг энэ бичлэг бол яг хэрэгтэй үндэ бол бүр өстой усаагаар мэд хэрэгтэй л юм байгаа. Бүр ингээд орохч амархан бохгүй. Тэрөөсөө тийм болцсон байгаа шүү. Тэгэхээр та одоо буцаад орох юм бол
ерөөсөө та яах шаардлагагүй болсон гэсэн үг. Одоо тэгэж амар олон хүнд хүрээ савсаанаадах шаардлагагүй. Ерөөсөө өөрийнхөө зорилтод хэрэглэгч буюу таргетинг гэдэг юмыг сонгож өгөөд алгоритм сайжирч учраас та органик контентоор өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг суулчлах амар танд давталтай болчих жоох байхгүй. Тэгээд тэр цөөхөн хүмүүстэй зориулаад та ямарваа нэг юм хийхэд өөрөө тэр цөөхөн хүмүүстэй зориулаад нэг жоох юм хийхэд тэнчэнээс бизнес чинь бум хийж байгаа байхгүй. Тийм амархан болцсон гэсэн үг. Тэгээд би түрүүнийг ярьсантай ерөөсөө сошиал медиагаар яг бизнесүүдийг хоёр чухал юмыг аяга алдаад байна гэд. Тэр нь ерөөсөө ихтгэлцэл үүсгэх болон зорилгод хэрэгжтэй онох буюу таргетинг гэдэг хоёр зүйлийг хүмүүс алдаад байгаа. За ихтгэлцэл үүсгэх гэдэг нь юу гэхлээр айгүй хүмүүс ингээд яг юм онлайн шопийнхаа юг зургийг скриншот хийж явуулаад эсвэл ингээд ийм бараа зард юм ингээд юмаа гэдээ асууж ийн л та. Тэг ингээд яагаад борлуулах гарахгүй юм бол ингээд гайхаад байна гэд уул нь вебсайтанд дайжгүй хийцэн ингээд гоё. Уул нь ялч гоё вебсайттай байгаа байхгүй. Тэгээ шалтгаан юу гэхлээр итгэх тэнд ямар ч үндэс байхгүй. Ямар ч ихтгэлцэл тэнд үүсэх боломжгүй. Одоо жишээ нь бодит барааны зураг байхгүй, хэрэглэгчийн сэтгэл байхгүй, лендинг пэйж байхгүй ч юм уу. Эсвэл ингээд холбогдох дугаар байхгүй, хаяг байхгүй, юу ч байхгүй, дагагч юу ч байхгүй. Тэгэхээр зөвхөн дөр итгэхэд аяг хэцүү байхгүй. Ягаад тэгэхээр AI гарч ирэхийн хэрэг энэ нэг юм бидний яваад байгаа юм гарч ирэхийн хэрэг юу үлдэх вэ гэхээр энэ AI-аас айх хэрэггүй зүг байсан. AI чинь гарч ирэхийн хэрэг AI оролж чадахгүй цорын ганц хүн хоорондын харилцаа байхгүй. Ягаад ч юм одоо ч ингээд та AI-аар хийсэн контент яг ингээд нэг сонирхолтойсэн тэрийг үзэхгүй байгаа даа. Одоо ч та тийм ч миний контентыг үзээд байгаа. Хүний хийсэн ингээд алдаатай оноотой те гатсан төгдөрсөн ч юм уу ингээд нэг юм ярианы хэм маяг ч юм ингээд нэг юм төгс биш бичлэгийг та үзээд байгаа сте. Тэгээ та намайг ингээд төгс биш гэдгийг хараад тодорхой хэмжээнд магадгүй та за энэ нэг юм хүн юм байна гэдэг байдлаа нэг юм хүн хоорондын харилцааны нэг юм мэдрэмж үүсээд байгааз энэ өөрөө орлогдох боломжгүй байхгүй. Тэгээ энэ юу гэсэн үг гэхээр trust. Яг тэгэхээр одоо вебсайт их амархан болцсон бараад жууралцах амархан болцсон. Одоо шин та магадгүй ямар нэгэн салбарын нэг мэрэгжилт нэг тийм мэдээлэл байж тээ. Тэр мэдээлэлчсэн хүн болон байгаа байхгүй. Ягаад тэгэхээр одоо шин амар сонирн байгаа сте. Би ерөөсөө л одоо би нэг газар мэдээлэл сонсон тэрийг өөр хин нэгэн сонссон байгаа. Тэрийг бүгдээр ашиглаад тэгэл ингээд хувь үдэ юмыг явж байгаа. Ерөөсөө эн чинь ингээд бүх юм чи хавтгаа болцсон байхгүй. Бидний бараа оруулж ирэх бүх юм хавтгаа болцсон. Мэдээлэл бүх юм хавтгаа болцсон. Хүн болгон орж болдог болцсон. Одоо ерөөсөө юугаар ялгагдаад байхаар хувь хүний брэнд итгэлцлээр л ялгагдаад болцсон. Хин илүү одоо бусдад илүү өгч чадж гин, итгэлцэл үүсгэж гин. Одоо тэр хүмүүс л ерөөхдөө цаашдын энэ трендийн тодорхойлт болчихно гэсэн үг. Тэгэхээр түрүүний яриад байгаа миний интернет медиа гэдэг сошиал медиа ч юм бол ингээд вайрал болох дээр тэ ингээд нэг юм үзэлт авах хэрэгтэй ингээд тийм байха болцсон. Одоо ерөөсөө та ямар нэгэн салбарын мэрэгжилтэн тэ ур чадвартай нэг тийм хүн байгаа бол яг тэр салбарынхаа тэр нэг мэрэгжлийн нэг юм ниш дээрээ контент хийгээд тэр салбартаа бараа бүчлэгэн юмаа санал болгоод тэр хүмүүстэй тэр нэг ниш хүмүүстэй туслаад явхад энэ ч өөрөө бизнесийн амар том боломж болчиход байгаа байхгүй. Яг тийм ихтгэлцэл энэ өөр дараагийн тренд байхгүй. Дөнгөж эхэлж явж байгаа тренд гэсэн үг. Тэгээ одоо энэ олон улсад ямархуу хэм маяг яваад байна гэхэлэр яг хүмүүс тодорхой төр жижигхэн сегментэндээ ур чадвартай, санаатай, мэдлэгтэй тэрийг ингээд нэг юм тэр газраа үн цэн нийлүүлээд сурцсан гэд бизнес хийж байгаа хүмүүс аягүй их гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд өөрөө ингэж л энэ одоо энэ онлайн education industry буюу одоо онлайн боловсролын одоо энэ зах зээл шүү дээ тийм. Энэ өөрөө би буруу хараг бол одоо нэг 270 хэдэн тэрбумын ингээд зах зээл байдаг гэнэ дэлхийд даяар. Тэгээ энэ дараагийн хэдэн жилдээ гэнэ 2 дахин өсөх төлөвтэй буюу 450 хэдэн тэрбум хүртэл рүү ингээд хэлэх одоо энэ бүр магадлалтай байна гэд тийм нөгөө дэд засгийн юунаас юм судалгаа гаргасан байлээ. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр онлайнаар мэдээлэл хуваалцдаг, онлайнаар энэ сургалт юмуд хуваалцдаг одоо чинь тэр бизнес өөрөө улам тэлэх гээд байгаа хөө. Улам тэлэх нь тодорхой болчиход байгаа. Одоо чи яг миний ярьсан тренд шүү дээ тийм. Амин сонголтод одоо ингээл нэг юм болж ингээл ингээд хүмүүс ингээд нэг бодоол байж итл удахгүй алга болно зөө. Энэ одоо энэ ингээд дахиад хэмээг нь өөрчлөгдөж чинь. Брамли зөө. Одоо яг энэ ингээд одоо бол яг саяны ярьсан юмыг ерөөхдөө ашигласан хүмүүс найлуулж ашиглаа ярьж байгаа зөө. Одоо яг нэг юм дараагийн давалгаа шиг яваад байгаа хөө. Би бүр яг мэдрээд байна. Ягаад гэхээр би ч яг л энэ дайны талбар дээр тэгээ яг энэ салбарт нь ажиллаж дээрээс нь яг юм өдөр тутамдаа юм Европ янз бүрийн араб, Америк хүмүүстэй харилцаад яг ингээд нэг тийм бүр юм яг юм шин сургах мэдээлэл аваад ангууд яг ажиглагддаг. Яг тэр шин сургах мэдээлэл болон ингэж хараад Монголд юу болж байгаа хоёрыг ингээд харьцуулангууд юм хоёрын хооронд юм болон зү. Тэгэл яг эхэлт юм бэл. Тэгээ өнөөдөр миний энэ хэлсэн мэдээлэл бол бүр маш шин байгаа мэдээлэл шүү guys. Тэгээд энийг одоо ашиглаад уулын юм болгочвол бас хэрэгтэй л байна. Одоо шин тийм байгаад байна. Тэгээд юу яаж яг саяных шиг юм жоохон tactical strategy талын би нэг жоохон үнгүү хичээлүүд ерөөхдөө бэлдсэн байгаа. Жоохон ингээд томруулаад та тэрийг үзэх хүсвэл миний YouTube-ийн линкийн доор би линкийг оруулчих. Тэгээд та ороод ерөөхдөө үзэх боломжтой байгаа. Өрсөлдөөнөөс одоо яаж ангирах вэ нэ тэрэг мэтчлээ ерөөхдөө тиймэрхүү сургалтууд
ойлголтууд юмнууд байгаад байгаа. Ер нь иймэрхүү газ юу гэдэг нь шүү дээ. Бичлэгчийн дотор нэг 2 3 4 гэдэг байхгүй. Нэг нь mindset сэтгэлгээ хаваалцсан те. Хоёр дахь нь яг юм стратеги, яг цэвэр юм tactical. Гурав дахь нь ингээ үр дүн төвтэй гэдэг нэг юм 3 хуваагддаг байхгүй. Тэгээд би айлуулах жоохон mindset юмыг бол аль бага ярих гэж байгаа. Арай илүү tactical, стратеги талаас нь ерөөхдөө бас зөвлөе гэж бодоод байгаа. Тэгээд яг хүн болгоно л те нэг mindset гэх ингээл нэг юм manifest гэж яриад байгаа болохоор би бас жоохон тийм ярмааргүй байгаа. Тэгэхээр арай жоохон tactical, стратеги талаас нь иймэрхүү зөвлөмжүүд тэгээд бас хүн тэрг болчих болоо гэдэг талаас нь ер нь өгж байгаа шүү. Тэгээд бас миний бэлдэж байгаа тодорхой зүгээс бас те бэлдсэн зүйлүүдийг орж үзвэл үзээрэй. Үзэхгүй үзэхгүйсэн яах вэ би. Тийм байгаа гэсэн. Тэгэхээр хим маяг ерөөхдөө ийшээ шилжиж гэсэн. За мөн дээрээс би танаас яг энэ үрт үзэж байгаа хүмүүсээс асуух зүйл байгаа хэрвээ та яг энэ мэтчлэн юм урт бүр хэд мэдлэх мэдгүй л гэтэл юм урт яг энэ value drop хийсэн цэвэр яг юм зүгээр үн цэнтэй так гэсэн юм бичлэг илүү үзхийг хүсэж гин үү? Эсвэл нэг юм жоохон editтэй нэг юм те гоё гангаа харагдсан бичлэг үзхийг хүсэж гин үү? Тэглээд өгөр. Хэрвээ та юм урттай дахиад би хэрвээ олон хүн байх юм бол бүр 20-30 минутын зүгээр л юм урт бодит үн цэн түгээсэн яг юм худлаа уны байхгүй нэг юм фильтр байхгүй те газ гэсэн юм баг. Яг юм гол юмнууд амар ихээр ярьсан бичлэг оруулж ийж бодоод байна. Хэрвээ та тийм бичлэг үзэх эсвэл коммент дээр нэгийн топ бичээд өгөөрэй. А хэрвээ илүү жоохон editтэй жоохон юм бичлэг үзэх юм бол хоёрын топ бичээд өгөөрэй. Би тэгээд миний үзэж байгаа хүмүүс бас хэр их тийм хүмүүс байна. Тэрнээс ажиглаж агаад ямар төрлийн контент бас хийхээ жоохон бас хүмүүст үзэж байгаа хүмүүст маань юу хэрэгтэй вэ гэдэг талаас бас фидбек авъя гэж бодсон юм. За тэгээд тийм байна. А мөн дээрэс нь одоо миний digital product school буюу үндсэн онлайнаар бизнесээ босгох те digital бүтээгдэхүүн босгох сургалт community програм маань ерөөхдөө бол эхлээд явж байгаа. Тэгээд та тэрний мэдээлэл авах юм бол би мөн доор линкийг оруулчих. Тэгээд хэрэв мэдээлэл авахыг хүсвэл надаас яг иймэрхүү асуудалтай байна. Энэ тал дээр юу гэж бодож байна вэ? Ингээ сургалт мургалтын бүр нарийн ширээ мэдээлэл авахыг хүсвэл над руу миний Instagram хаяг digital бүтээгдэхүүн юм уу эсвэл digital product гэж бичээд нарийн ширээ мэдээллүүдээ бол авах боломжтой байгаа. Тэгээд тийм байна. Тэгээд тим хоёр юм. Одоо миний зүгээр санал болгож одоо та бүхэнд болох тийм л байна. Үнгүү сургалт байна. Мөн дээрээс нь digital product school буюу саяны би өнөөдөр ярьсан зүйлүүд чинь ингээд 10 дахин одоо саяны миний ярьсан юм чинь нэг жижигхэн хэсэг нь шүү дээ. Эдгээр чи бүр ингээд задлаа, тайлбарлаад жижигхэн бүх сценариудыг оруулаад ингэсэн юмнууд байгаа. Тэгээд тийшээ та орж сургалтанд хамрагдаад илүүдийг ашиглаад цаашаа бизнесээ босгоо явж болно. Эсвэл үнгүү сургалтаа үзээд энийг ашиглаад бизнесээ явж болно. Тэгээд миний зүгээс та бүхэн зүгээр санал болгож чадах, тусалж чадах зүйл юм бол ийм байна. Тэгээд ашиглаад хэрэгтэй байсан бол бас зөрүүлээ та. Хэрэгтэй байлаа инглээ гэдэг байдлаар нэг фидбек өгч байгаарэ гэж хэлэх гээд байна. Тэгэхгүй болохоор бас ингээд хэрэгтэйж байгаа мó хэрэггүй ч байгаа мó зарим тохиолдолд фидбек болохоор бас мэдхэд хэцүү те. Тэгэхээр тийм байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бичлэг цаг алдахгүй үзэх хүсэж байгаа бол хонхоо дараад хүлээж аваарай. Тэгээд бүгд амжилт.